Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын хуралд өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг Улсын хурлын чуулганы 2025 оны 5 сарын 23-26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хилцүүлэгт бэлтгэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн болно. Тус байнгын ороо зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан болно. Эдийн засгийн байнгын ороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хилцүүлгийг явуулж хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хуулийн төсөл дэх нэр томьёог эрүүгийн хуулийн бусад зүйл хэсэг дэх нэр томьёотоо жигдлэх болон зарим найруулгын саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дахин санал хураах нь зүйтэй гэж үзсэн тул төслийн 1-р зүйл буюу 2018, 19-р зүйлтэй холбогдуулан Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлийн 42-ын 2-ын 3 дахь заалтыг үндэслэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 3-2 нь дэмжсэн болно. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хилцүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дис дарааллыг жиглэх хууль зүйн техникийн засваруудыг хийж хуулийн төслүүдийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэндээ хүргэлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хилцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. За ажлын хэсгийн гишүүдийг танилцуулъя. Учрал засгийн газрын хэрэглэх газрын дарга, Инх тайван Монгол өнгөний дэд ерөнхийлөгч Батцэг засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга, Жамнихүү хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга, Сөрөн хорол засгийн газрын хэрэглэх газрын хууль эрх зүйн газрын засгийн газрын ахлах референт, Золбоо засгийн газрын хэрэглэх газрын салбарын бодлого зохицуулалтын газрын референт, Батулд харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулалтын газрын дарга, Лувсан очир харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаны дарга, Тайван цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Батзөрөг цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн дарга, Гантулга дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, Тэрбиш монополийн эсрэг газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын дарга. За улсын хурлын гишүүд байнгын орооны танилцуулгатай холбогдуулан намын бүлэг болон бүлэг тариалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуунаа. За